Нэг. За бүгдээрээ бэлэн болчихлоо хэдүүлээ эхлэе. Таад маань сетап хийж. Одоогор хэдэн join-ис маань 16, 18. Expo танхимыг таад бүх бүүтээр ер нь үзсэн үү? 634 гэж бүүт харсан уу? Boosters гэдэг нэг хар бүүт, хар юм фонтой хараагүй юу? Хамгийн гол хэсгээ хараагүй явцсан байх юм. Энд гарч байгаа ном байгаа. Бид нар энэ бас арга хэмжээнд дээр танилцуулж байгаа ном байгаа. The First Kick гэдэг. Тэр номноос бэлгэлээ. Тэр ном маань ерөөсөө 2-3 хоногийн өмнө нээлттэй хийсэн. Борлуулалтын ур чадварын ном байгаа. Та хэд тэгэхээр маш хэрэгтэй soft skill-ийг олгох боломжтой юм ном байгаа. За тэгээ нэг зочин оролцуулна шүү. Яг энэ хилцүүлэг дээр та хэд маань саналтай хүмүүс байвал бас бодож байгаа. За бүгд орцсон 32 гэж байна. Kahoot IT гэж сүүлд сая шинээр орж ирсэн хүмүүс байвал одоо quiz тийм жижигхэн тэмцээнд оролцоорой. Тэгээ шагналтай шүү. Асуулт хариултын тэмцээн уул уурхай ерөнхий мэдлэгийг шалгана. Тэгээд эхний 3, шилдэг 3 шагналтай. Тэгээ хэдүүлээ үндсэн хилцүүлэг рүү орноо. За бүгдээ амжсан уу? Манай сүүлд орж ирсэн хүмүүс маань. За болцсон уу? Эхлэх үү? Лимит дөө. За яана тэгвэл одоо тэгээд first is first тэгэл явъя да. Хэдүүлээ 40 сая 3 хүрээд байсан. Тэгээд яагаад буцаад 40 болчихоо? Автоматар гараад байгаа юм уу? Та хэд өөрсдөө гараад байгаа юм уу? Гараагүй өстэй тий. Буурах юм 37. За эхлэх үү? За окей. За эхлүүлээ зэлмэ. Нийт 10 асуулт байгаа тий. За окей. За эхний асуулт. Mind Pro. Дэлхий дээр хамгийн их олборлдог ашигт малтмал аль вэ? За сонгох нь байна. Алт, нүүрс, зис, төмрийн өдөр. 31 хүн айлж гинэ. Хариултаа өгчээ. Нүүрс. За 27 хүн зөв хариулсан байна. Зис гэж 7 хүн. Төмрийн өдөр гэж 1 хүн хариулжээ. За баяр үргийн 27 хүн дээ. Дараагийн асуулт. Энэ бас нөгөө нэг хурдан хариулж байгаа хурдаараа бас оноо нэмэгдэж байгаа ш тий. Өмнө ашиглаж байсан хүмүүс бол мэдж байгаа. За хоёр дахь асуулт. Монгол улсын экспортын нийт орлогын хэдэн хувийг уул уурхай эзэлдэг вэ? Чухал асуулт. Бүгд мэдж байгаах тий. Энд дээрээ сууж байгаа юм чаа. 27 хариулт ирсэн байна. 28, 29, 30, 31. За 70% гэж 15 хүн буруу хариулсан байна. Тэгэхээр Монгол улсын нийт экспортын дийлэнх буюу бүр 95 хүртэлх хувийг бол уул уурхай салбарын экспорт эзэлж байгаа шүү залуучуудаа. За дараагийн асуулт. Open pit mining гэж юу вэ? Ил уурхай, хаалттай уурхай, далд уурхай, баяжуулах үйлдвэр. Ил уурхай. За 31 хүн амжилттай зөв хариулсан байна. Одоогор хамгийн өндөр оноотой Herbie XZ2 нэлээд байгаа юм байна. Дөрөв дахь асуулт. Монголын хамгийн том засгийн орд аль нь вэ? Эрдэнэт, Оюу толгой, Багнуур, Таван толгой. Оюу толгой. За 22 хүн амжилттай зөв хариулсан байна. Ер нь бол бас нөөцөөрөө явж байгаа. За Herbie нэгт хэвээр явж ин 9 орж ирлээ шинээр. Тулгаа бас орж ирлээ. Амрами, TMK бүгдэнд нь баяр үргийн амжилт хүсье. За дараагийн асуулт. Уул уурхай аюулгүй ажиллагааны хамгийн чухал хэрэгсэл аль вэ? Энгийн бөгөөд чухал асуулт. Хаалт тавиа шипи өгсөн юм уу юу? За дуулах яг аргагүй. Ер нь баг барилга руу ороход баригж байгаа барилга руу ороход ч гэсэн хамгийн дөрөнд дуулах каск өмсөлдөхтэй. За онооны чагсаалтыг дахин нэг харъя. Herbie тэргүүлсэн хിവэр тулгаа дахиж ахлаа. 9 байхгүй болцсон байна. За дараагийнх. Sustainable mining гэж юу гэсэн үг вэ? Хямд олборлолт, түргэн олборлолт, байгаль дээлтэй олборлолт,
ашигт малтмалгүй олборлолт. Тэглгүй яг хөө энэ бол байгаль дээлтэй олборлолт байгаа. 28,100 хариулсан байна, баяр хүргэе. Онооны жигсаалт Herbie тэргүүлсэн хэвээр Herbie ч ер нь бол баг автсан юм байна да. 7-д асуулт Монголын хамгийн том нүүрсний уурхай аль вэ? Хамгийн сенсацтай уурхай аль вэ? За манай сүүлд орж ирсэн хүмүүс маань энэ урдуур суугаараа сандал зөндөө байна шүү. Одоо үүний дараагаар хилцүүлэг эхэлнэ. Шарын гол, багнуур, таван толгой, нарийн сухат. Тэглгүй яг хөө 5 толгой байгаа. 28,100 хариулсан байна, баяр хүргэе. Herbie Steel тэргүүлсээр CG 5-д орж ирлээ. За дараагийн асуулт. 8 дахь асуулт. Алт олборлох үед байгальд хамгийн их нөлөөлдөг асуудал юу вэ? За хэдүүлээ бас өнөөдөр хилцүүлгийн үеэр ярилцах баха. Утаа, усны бохирдол, шороо, чимээ шүүгэн. Усны бохирдол. Ус маш ихээр хэрэглэгддэг тийм. За 29,100 хариулсан байна. Herbie маань буруу хариулсан боллоо та. Тулгаа Амрами 1 2 гээд ороод ирлээ. За 9-р асуулт дэлхийд хамгийн үнэтэй ашигт малтмал аль вэ? Очир алмаз, алт, роди, зис. 31 хариулт орж ирсэн байна. Роди. За онооны жигсаалтыг харъя. Тулгаа тэргүүлж байна. Herbie бүр байхгүй болчлоо. Харамсалтай байна. За дараагийн асуулт руу оръё. Сүүлийн асуулт, сүүлийн шийдвэрлэх асуулт. Уурхай ажилчдын хамгийн их хэрэглэдэг тээврийн хэрэгсэл. За энд ер нь энэ экспо дээр хамгийн их тээврийн хэрэгсэл юу гарсан байсан бэ? Танилцуулга. Дугуй, супер самсвол, автобус, галт тэрэг. Хамгийн их хэрэглэдэг тээврийн хэрэгсэл. Супер самсвол. За 17,100 хариулж амжилттай квиз маань дуслаа. Хэдүүлээ үр дүнгээ харъя. Эхний 3-т, за 3 дахь хүнийг 7691 оноотойгоор 7700 Шантел гэдэг нь нэр нь юм биш үү? Тулгаа Амрами. За баяр хүргэе. 2 эрэгтэй, 1 эмэгтэй байна уу? За манай 3 гараад ирээрэй. За бүгдээрээ нэг гоё яг баяр хүргэсэн чи баяр хүргэж те. За тэгээ манай арга хэмжээг зорж ирсэнд баярлалаа. Бас өөртөө цаг зав зарцуулаад хөрөнгө оруулалт хийж аваад баярлалаа. Өөрөө Шантел. Монгол нэр? Шантел Рose. Оо тийм үү. За юу хийдэг хүн бэ? Би маркетинг хийдэг. Нууж олчин турс дээр. Бас медиа хийдэг. За маркетингийнхэн яах аргагүй ерхий мэдлэг сайтай байдаг тий. За тэгээ Шантелд номыг гардуулъя. За дараагийн хамтдаа зураг авах шүү байж гараа. Тулгаа. За тулгаа маань юу хийдэг вэ? Өөрийгөө товчхон танилцуулаач. Би шинжлэх ухааны технологийн их сургуулийн геотехникийн ангийн 4-р курс баята. За яа харахгүй төгсгөд бэлэн болцсон байна те. Мэдлэг нэлээд сайн. За амар бэлэг. Юу нөгөө нэг би шүтээс уулуурхай ашиглалтын технологиор сурдаг. Тэгээд сургуулийнхаа нэрийг бодоод майнинг инженеринг гэдгийг товчлоод MI гэдэг өгсөн байгаа. MI гэдэг нь. За баяр хүргэе. За дөрүүлээ юу ачи энэ чинь энд нэг товчхон зураг авахулчих. Тэгээд үнцээ хилцүүлэх. За бүгдээрээ баяр хүргэе хэдүүлээ хилцүүлэхтэй оръё. За тэгэхээр мэдээж өнөөдрийн хилцүүлэг уулуурхай сэдвийн хүрээнд бас яг залуучуудын дуу хоолойг сонсыг хүргэе гэдэг үндсэн зорилготой байгаа. Тэгээд арга хэмжээний 3 дахь өдөр хийгдэж байгаа хилцүүлэг сүүлийг нь мушгиж байгаа хэдий ч гэсэн ач холбогдлоор бол энэ нэлээд чухал хилцүүлэг гэж би хувьдаа бол дүгнж үзэж байна. Тэгээд хилцүүлгийн хамгийн чухал зүйл бол мэдээж зочид байдаг. Би түр энд сууч. Тэгэхээр зочдоо та бүгдэд хүндтэй зочдоо танилцуулъя. Миний баруун гар талаас
инженер мэрэгжлийн салбарын хүн ирсэн байна. Өөрийгөө бас нэг товчхон танилцуулаад өгөөч. За хүрэлцэн ирсэн та бүхэнд маш баярлалаа. За намайг Мөнхбаатар гэдэг халдсан мөрөгдөө буюу газрын хууль мэдийн төслийн баяжуулагч инженер энэ залуу инженер байна. За манайхан бүгдээр микрофонтой юмч асаагаад ярьчих тий. За мэдээж миний зүүн гар тал таад маань бас нэлээд харж исэн хүн байгаа. Shark Tank-аар Shark гэдэг. Тэгээд маш олон бизнесийг бас удирж авч явж байгаа UB Group-ийн үүсгэн байгуулагч. Та өөрөө танилцуулаач тавчгаа. За баярлалаа. Миний Shark гэж юу аах вэ? За Улаанбаатар Group-ийн үүсгэн байгуулагч. Одоо Улаанбаатар Group-ийн тузын дарга хийж байгаа. Тэгээд яг үндсэн өдөржин ажил маань Vision Group гэдэг одоо Хонконгийн болон Японы хөрөнгө оруулалтын сангуудтай хамтдаа ажиллаад Монголын партнер хийж байгаа. За манай одоогоор сууж байгаа хүмүүс дундаас цор ганц эмэгтэй. Бас энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа энэ багийн чухал төлөөлөл манай Сараа маань ирсэн байна. Өөрийгөө товчхон танилцуулаач. За бүгд нь өдрийн мэнд хүргэе. Намайг Саран Цацралт гэдэг. Манайхан Mining Week зохион байгуулагч Уул Уурхай ассоциацийн үйл ажиллагаа хариуцсан менежер байна. За түүний зүүн гар талд бас бидний урилгыг богино хугацаанд ч гэсэн хүлээж аваад бидний хилцүүлэгт орох болсон талархлаа ямар ч зэ илэрхийлье. Тэгээ Dyna Noble компаниг гүйцэтгэх захирал та өөрийгөө танилцуулаач. За энэ өмнө хүрэлцэн ирсэн залуучуудаа баярлалаа. Тэгээ би Dyna Noble гэдэг манайх олон улсын тэсэлгээний шийдэл одоо санал болгодог дэлхийн тэргүүлэх компани Монгол дахь салбарын захирал байгаа. Тэгээд манайх тэсэлгээний ажил үйлчилгээ эрхэлдэг ийм компани байна. За баяр хүргэе. За манай сүүлд ирсэн залуучууд энүүгээр суудлууд байна. Гоё тухтаа хэдүүлээ нэлээд чухал сэдвийг халуун дулаан дотн ярих гэж байгаа юм чинь сайхан сууж байгаад оролцъё. Тэр хойгуур сандал байгаа бас цэлмэн бас сандлуудын наашин татаад туслаад өчрөх. Тэгээд нэмээд сандлууд тавиад сууж болно шүү. Өөрөөсөө очиод аваа суусан ч болно шүү. За тэгээд хэдүүлээ хилцүүлэг мэдээж зэгцтэй, ойлгомжтой, сайхан одоо үр дүнтэй явахын тулд дүрм гэх юм уу тохирох хэрэгтэй байх. Ер нь бол бидний төлөвлөгөө ёсоор үндсэн зочид дээрээс нь хилцүүлгийн дөрвөн сэдв байгаа. Дөрвөн дид сэдвийнхаа хүрээнд дид сэдв болгон дээр зочин панелист оруулаад ярилцаад явъя гэж анх бол гаргасан. Гэхдээ та хэдийнхэн уур амьсгалыг ихлэ мэдрий гэж бодлоо. Панел зочноор оролцоод бид нартай бас хамтдаа суугаад үзэл бодлоо. Энд мэдлэгээ шалгуулах гаагүй, чадвараа шалгуулах гээгүй. Ерхий ойлголтоо улсынхаа 90% экспортыг эзэлдэг энэ чухал салбарын тухай Монгол иргэн хүнийхээ хувьд ярилцъя гэж байгаа шүү дээ. Үзэл бодлоо хуваалцъя гэж байгаа. Тэгэхээр оролцоод ярилцмаар байгаа хүмүүс хэрэг байна. Хүсэлтэй хүмүүс байвал гараа өргөөч тех үү. Хамтдаа ярилцъя. Байхгүй юм уу? Ярилцмааргүй. За хэн блэ? За Эрхэн баярыг суулгаад Эрхэн баяр гараад ирээрэй. Эрхэн баярыг суулгаад ер нь бол хандлт гэх юм уу хүсэл сонирхол арай бага байгаа юм чинь хэдүүлээ бүх дөрвөн дид сэдвийнхаа хүрээнд яг энэ бүрэлдэхүүнээрээ ярилцаа явчих. Тэгэх үү? Болж гинөө? За Эрхэн баярыгаа танилцуулаад эхлэе. Өөрийгөө товчхон танилцуулаад энэ цугаараа. За сайн байна уу? Намайг Эрхэн баяр гэдэг. Монгол Германы хамтарсан ажилт малтмлын их сургуулийн 2 дугаар курсын оюутан байна. За баярлалаа. Энэ бол бас нэгэн чухал санаачлага. Өөрийнхөө санаачлагыг гаргаад хамтдаа ярилцуулсанд баярлалаа. Зоригтой бай. За хэдүүлээ энэ хилцүүлэг бол уламжлалт тийм модератор панелисттай ийм хилцүүлгийг бодвол арай жоохон чөлөөт явахыг хүсэж байна. Тэгэхээр ер нь бол асуултуудад заавал хариулах жалгүй. Гэхдээ ер нь бол хариулахыг ирмэлцээд ингээд явъя гэж бодож байна. Эхний сэдв бол аж үйлдвэр Монголд гэсэн сэдв байгаа. Тэгээд одоо зочдын голд сууж байгаа нь багийн захирлаараа ямар ч хүмүүс хаглаад эхэлчих гэж бодож байна. Бизнесмен хүн байж байгаа юм чинь тий. Аж үйлдвэр ер нь Монголд яг ямар түвшинд явж байгаа, аж үйлдвэрийн салбар хөгжих хэрэгцээ шаардлага ер нь байдгийм үү? Бид нар хэр ач холбогдол өгөх ёстой юм гэдгээс хэдүүлээ яриагаа эхлэе гэж бодож байна. За бүгдэнд нь баярлалаа. Тэгээд цаг заваа гаргаад энэ цугласан дүүнэгчтэй бас маш их баярлалаа гэж айгүй бол оюутан залуучууд байх шиг байна. Тэгээ Монгол улс маань аж ахуйгаас
Анх бол одоо газар тариалан хөдөө аж ахуй гэдэг хоёр салбар аж ахуйгаас одоо сүүлийн үед л уул уурхай нөлөөллөөр аж үйлдвэрлэл рүү шилжиж байна. Аж үйлдвэр маань одоо Монголын эдийн засаг буюу дотоодын нэгд бүтээгдэхүүний 3.1-ийг эзэлж байгаа. Тэгэхээр ялангуяа юу гэдэг аливаа улс орон хөгжихэд бол хүнд аж үйлдвэр хөгжинэ. Өнөөдөр одоо магадгүй бид нар ингээд нүүрсээ, алт, зэс, алт биш, алт, зэс, нүүрс, төмрийн өдөр, жонш бүгд түүхийгээр экспорт нь гараад Монгол улсын эдийн засгийн хэрэг үеийг бүрдүүлж байна тийм ээ. Тэгэхээр өнөөдөр төмрийн өдөр ямар үнэтэй? 1 тонн төмрийн өдөр экспорт нь гарахдаа $50. Хэрвээ гам болж чадах юм бол энэ маань $400, $500 болно. Бүр одоо магадгүй $50 болох юм бол хэдэн мянган доллар болно тийм. Тэгэхээр энэ маань бидэнд ямар их өнөөс болцоо байгаа гэвэл бидэнд харуулж байна гэсэн үг. Жишээ нь одоо кокс нүүрс одоо нэг $70 үнэтэй. Хэрвээ бид энийг энгийн одоо хятад улсад гангийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа коксыг чадах юм бол магадгүй $200-300. Япон улсад ашиглаж байгаа маш өндөр чанарын ган хийдэг кокс гаргаж чадах юм бол $400-500 болох боломжтой гэсэн. Тэгэхээр энэ маань цаашдаа бид нар аж үйлдвэр Монгол улсад хөгжиж нэмэн үртгийг шингээж чадах юм бол Монголын эдийн засаг маань одоогоос хэд дахин даавалдах боломжтой гэсэн. Маш богино хугацаанд бид нар одоо манайх нэг хүн дотоодын нэгд бүтээгдэхүүнийг $5-6 мянган байгаа. Энийг $20-30 мянган болох бүрэн боломж бидэнд байна гэсэн. Тэгэхээр манай Монгол улс маань ийм их газрын баялагтай, өргөн удам нутагтай. Тийм учраас Монгол улсад одоо Монгол улсын эдийн засгийн 3.1-ийг бүрдүүлж байгаа. Хэрвээ энэ дээрээ бид нар нэмэн үртгийг шингээж чадах юм бол энэ эдийн засаг маань хэд дахин одоо нэмэгдэх буюу Монгол улс маань хөгжингөө улс болоход ойрхон байгаа гэж би бол боддтой. Баярлалаа. За мэдээж аж үйлдвэрийн салбар чухлын тухайд бас яриа шууд эхлээ явчихж байна. Мэргэжлийн үнийн хувьд та бас хариулаач. Манай улс ер нь аж үйлдвэртэй одоогоор хэр анхаарал явж байгаа. Танаа төсөл бас энэ үнийн нэгийнхэн хэсэг болж явж байгаа. Тэгэхээр та энэ дээр бас өөрийн байр суурь хэлээч. За аж үйлдвэр Монголд өнөөгийн байдлаар ямар байдлаар байгаа вэ гэхээр за манай төсөл болохоор Халзан бүрэгдэгээд Ховд аймгийн буюу баруун бүсэд очдог. За аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний ихэнх хувийг болохоор уул уурхай бүтээгдэхүүн эзэлдэг байгаа. Тэгээ миний бодлоор бол зөвхөн энэ уул уурхай бүтээгдэхүүнээс голлон авахгүйгээр бусад энэ салбаруудаа төрөлжүүлэн хөгжүүлэх юм бол аж үйлдвэрийн салбар нь хөгжих боломжтой. Эсвэргээрээ одоо аж үйлдвэр хөгжихэд нэг хоёр саад бэрхшээл байна гэж миний хувьд харж байгаа. Эхнийх нь болохоор энэ технологийн хоцрогдол гэж харж байгаа. Хоёр дахь нь болохоор эрчим хүчний хамаарал гэж байгаа. За ялангуяа манай төсөлтөөр энэ аж үйлдвэрийн томоохон төсөл баруун бүсэд хэрэгжлээ гэхэд одоогийн баруун бүсний эрчим хүчний систем жилийн нийт хэрэглээ нь 50 мегаватт гэж байгаа. 50-аас 55 орчим байдаг. Гэтэл энэний 80%-ийг Оросын холбооноос болон Хятад улсаас импортлж авдаг. Өөрөөсөө дотоодоос баруун бүс маань ихэд эрчим хүчийг үйлдвэрлэхгүй ганц байгаа хоёр одоо эрчим хүч үйлдвэрлэж байгаа нь болохоор Дөрвний усан цахилгаан станц, Мянгадын нарны цахилгаан станц нийтдээ 20 мегаватт үйлдвэрлэдэг. Гэхдээ ашиг төлөвлөлийн коэффициентээр энэ маань жил болгон өөр гардаг гэсэн. Тэгэхээр яг аж үйлдвэрийн салбар хөгжихэд эрчим хүчний хамаарлаас болоод үүдийн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжихгүй, удаашрдаг ч юм уу, цаг хугацаа алддаг ийм тохиолдол байна. Тэгэхээр үүн дээр маань төр засаг маань анхаарал томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд бол Монгол улсынхаа нийт эрчим хүчний системийг сайжруулаад ялангуяа баруун бүс рүү илүү анхаарах юм бол за төвийн бүсээс гадна те аслагдсан бүс өдрийн томоохон үйлдвэр байгуулагдаад тухайн бүс нутагт эдийн засаг хөгжих юм боломж нь бүрдэх юм болов уу гэж харж байгаа. Үргэлжлүүлээд яг оюутан шин төлөөллөөс асуумаар санагдаж байна. Аж үйлдвэр гэж ер нь чинийхаар яг юу вэ? Аж үйлдвэр одоо индастриал ер нь яг нийгмийн яг эдийн засгийн яг үндсэн яг суурь яг бүрдүүлж байгаа зүйл. За энэ аж үйлдвэрт нь болохоор одоо яг тэрнийх нь яг суурь нь уул уурхайн салбар. За уул уурхайн салбараасаа гараад тэгээ барилгын салбар, тэгээ зам, тэгээд одоо яг энэ бүтээн байгуулалтын яг үндсэн яг суурь гэж би яг ойлгодог. Тэгээд залуучууд маань тэгээд яг одоо яг энэ экономи эдийн засгаа ойлгохыг үнэхээр яг ойлгомоор байвал тэгээд уул уурхайгаас эхлээд за тэгээд барилга, зам ингээд яг гоё ойлгоо явчих бол ер нь индастриал одоо аж үйлдвэр гэдгийг яг сайн ойлгох байх гэж би бодож байна. Тийм байна. Тэглгүй яг уу. За сараагаас бас асууя гэж бодож байна. Аж үйлдвэрийн салбар хөгжөхөд ер нь уул уурхайн ийм бодлогын түвшинд ч гэсэн ер нь
хоорондоо асуудал шийдлээ ярилцаад ингээд бас хөгжлийн алхам руу урагшилж байгаа нэг үйлдэл бол өнөөдрийн бидний энэ сууж байгаа Mining Week арга хэмжээ шүү дээ, тий. Тэгэхээр энэ арга хэмжээ өөрөө залуу хүний хувьд зохион байгуулалтын багт ороод ингээд явж байхад аж үйлдвэрийн талаарх ойлголт хүмүүсийн хувьд харилцаа адилгүй байна уу? Ямар байна? Энэ талаараа бас сэтгэл хуваалцаач гэж хүсэж байна. За ер нь бол аж үйлдвэрчлэлтийг бол монголчууд айгүй дэмждэг. Нөгөө эрдэс соёлог аж үйлдвэр гэдэг. Уул уурхай аж үйлдвэр бол нөгөө уул уурхайгүйгээр бол ямар ч хөгжих боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө хүмүүс уул уурхай гэж ярихаар амар эсэргүүцээд байдаг байхгүй юу? Тэгээ аж үйлдвэрчлэлтээ хөгжүүлье гэхээр амар их дэмждэг. Тэгэхээр аж үйлдвэрийн цаана яг юу байгаа, яавал энэ салбар хөгжих юм бэ гэдгийг яг ойлголт нь байхгүй. Ингээд баахан үйлдвэр бариад ингээд шууд хөгжих юм шиг санагддаг. Гэтэ тэрний цаана заавал уурхайн үйл ажиллагаа явагдчих тэнд аж үйлдвэрчлэлт бий болд юм а гэдэг талаар ер нь бол хүмүүст их ойлголт бага байдаг. За үргэлжлүүлээд бас бизнесийн төлөөллөөс асууя гэж бодож байна. Аж үйлдвэр мэдээж аж үйлдвэрийн тухай яриад ирэхлээр зөвхөн ухаад одоо уул уурхай гэхлээр чи хүмүүс зарим хүмүүс бол ухаал тэгэл зардаг ийм ойлголттой байдаг. Тэгтэл энэ ч түрүүн бас багийн шаркийн яриан дундаас гарч ирсэн дахин боловсруулж одоо эцсийн сайжруулсан бүтээгдэхүүн гаргах те эдгээр зүйлс мэдээж чухлаар тавигдж байгаа. Та энэ дээр бас нэмээд өөрийнхөө бодлыг санаа бодлоо хайлайт хийгээд өгч. Тэгэхээр аж үйлдвэрлэлийн салбар гэхээр яг бид нэг Mining Week-тэй холбоотой энэ чи аж үйлдвэрлэл ярьж байна те. Тэгэхээр зөвхөн уул уурхай дээр фокуслж байгаа юм шиг боловч эн чинь заавал уул уурхай гэсэн алба байхгүй те. Одоо ер нь бол нэмэн үртэг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх одоо тэр процесс өөрөө юу гэдэг одоо яг тэр ойлголтыг аж үйлдвэрлэл гэж ойлгож болно те. Энэ дээр мэдээж нөгөө тогтвортой үйл ажиллагаан дээр чинь эргээд нөгөө нөөц талаасаа бодох юм бол альва нөөцөө одоо аль болох ялангуяа шавхагдах нөөцийг орлуулж дахин ашиглах одоо recycle reuse эсвэл refuse гэх одоо 3R ярьдаг шүү дээ. Тэр шиг тэр нөөцийг ер нь бол шавхагдах нөөцөө бага ашиглаж аль болох дахин ашиглах боломжтой нөөцөө ашигласан тийм үйлдвэрлэл явуулах юм бол энэ өөрөө нөгөө дэлхийд даяар яриад байгаа тогтвортой хөгжил гэдэг рүү илүү чиглэх юм болов. Зөвхөн Монгол улсын хувьд ярихад аж үйлдвэрлэл гэдэг салбар өөрөө хөгжихийн тулд нөгөө аж үйлдвэрлэл явуулахад наазахын дэд бүтцийн одоо хөгжил өөрөө дагаад маш сайн хөгжихгүй бол одоо хэдийгээр бид нэр аягүй том өргөө том газар нутагтай. Гэхдээ би одоо хаан чинь те Монгол улсын зүүн хэсэгт ч юм уу баруун хэсэгт нэг томоохон хэмжээний үйлдвэр төслийн боловсруулад байгуулад явуул хөгжүүлэх гэх юм бол заавал нөгөө түрүүн манай инженер хэлдэг шиг те эрчим хүчний шийдлээ бас давхар шийдэхгүй бол тэр төслөөрөө явхад айгүй хүндрэлтэй илүү өндөр зардал орохоор те хөрөнгө оруулалтаа илүү урт хугацаанд нөхөх болж чаддаг. Тэгэхээр аж үйлдвэрлэл чухал араас нь дэд бүтцийн хөгжил бас маш чухал. За мэдээж тогтвортой ажиллагаа үйл ажиллагаа тогтвортой байдал талаасаа бол нөөцийн тэр дахин ашиглалт дахин одоо хэрэглэгч гэдэг юм те тэр шийдлүүд бас маш чухал. За баярлалаа. Тэгэхээр бидний энэ амьдарч байгаа нийгэм ер нь дараагийн шатандаа гарах, хөгжлийн дараагийн түвшинд гарах, эдийн засаг үүсэх энэ бүхий л процесст аж үйлдвэржилт ямар чухлыг бол хэдүүлээ ярианы эхэнд бүх одоо панелистуудаараа оролцогч зочдороо бол хэлүүлээд амжлаа. Одоо эргээгээд хэдүүлээ нэг жоохон хөнгөн сэдвүүд рүү орё гэж бодож байна. Танаас үргэлжлүүлээд бас асуугаад явъя. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүн, уул уурхайн салбарт бизнес эрхэлдэг хүн, тэгээ тэр компани захирал гэдэг ихлээр ч юм уу эсвэл уул уурхайн компанид ажилладаг одоо оюутлогоо инженер ч гэдэм оюутлогоо руу явдаг рострын ажилтаа хүмүүс ч гэхээр ер нь дандаа орлогын түвшин айгүй өндөр гэж боддог тий. Орлогын түвшин цалин өндөр байгаагийн цаана бас эрсдэл бие махбодороо өөрийгөө одоо дайчилж ажиллаж байгаа бүхий л процессууд явж байгаа л да. Тэгэхээр та ажлынхаа бас онцлогийн талаар бидэнтэй хуваалцаач энэ салбарынхаа юу хийж бүтээгээд байна тий. За тэглэв яах вэ? За яг манай компани хувьд болохоор уул уурхай гэдэг чинь одоо ерөөсөө газар дор байгаа тэр үнэтэй эрдэсийг ямар нэг байдлаар ухаж ачаад те боловсруулах үйлдвэртэй боловсруулад ялгаж аваад одоо тэрүүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж болж байна. Эсвэл одоо хэрэгтэй газар руу зарж борлуулад энэ том процесс ч өөрөө уул уурхай те энэ дэр маш олон төрлийн одоо дид ажилбарууд гэх юм уу те үе шаттай энэ процессыг явж идэг.
Манай компанийн хувьд болохоор яг одоо гол гэж хэлэхээр бас буруудах гэдэг. Тэгээ бус процесс нь гол биш юм шиг болчих гэдэг. Эхний үе шат гэх юм да. Одоо яг хөрс суултын дараах одоо яг хатуу хад чулууг одоо техникүүд ухаж очих боломжгүй үед яг тэнд өрөмтлөг хийж хагаад тесэлгээ явуулдаг. Тесэлгээгээр бид нэр тэр их хэмжээний масс чулуулгыг буталж ухаж очих хэмжээтэй болтол нь хийж бэлддэг процесс гэсэн үг. Тэгэхээр энэ өөрөө яг одоо манай процесс зогсох юм бол тэр дараагийн ухаж очих за үйлдвэр дээр бутлаж оруулах энэ процесс бүгд гацдаг болохоор одоо яалтчгүй чухал процессүүдийн нэг хамгийн гол зүйл нь манай уулуурхайн салбарын бүгд л мэдж байгаа. Ямар ч процесс дээр хүн өглөө ажилдаа аюулгүй ирсэн бол орой аюулгүй л гэртээ орох хэрэгтэй. Тэгэхээр манай ажлын онцлог одоо салбарын онцлог бол тэр чигээрээ алхам тутамдаа аюулгүй ажиллагаагаа бүрэн хангасан уу те. Аюулгүй биний ажиллаж байгаа орчин аюулгүй юу? Тэрийгээ одоо ганц одоо удирдлагууд ч юм уу компани та нар ингээд аюулгүй ажиллагаагаа хангаж байгаараа гэж хэлэхээсээ илүү одоо манай салбарын бол өөрсдөө баг одоо толгойд нь тархинд нь суудсан те нэг алхам хийхээс өмнө миний хийх гэж байгаа зүйл надад болон эргэн тойронд миний хамт ажиллаж байгаа хүмүүст аюулгүй байна гэдэг. Тэрийг онцлмоор байна л та. Тэгээд тэр цалин хөлс орлогын хөв дээр бол одоо компани болгон харилцаа адилгүй байх те ямар төсөлтөөр ямар өрөөгөөжтэй ямар хангамжтай тухайн хүн өөрөө бас ямар ур чадвартай хүн байна. Тэрнээс хамаарат одоо зах зээлийн журмаараа гэдэг шиг л явж байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр эндээс бас нэг чухал гарч ирж байгаа санаа нь мэдээж байнгын давтагдаж хэлдэг үг бол safety first буюу аюулгүй байдал нэгдүгээрт, хоёрдугаарт цалин хангамж ялгаа байхгүй энэ салбарт ур чадвараар үнэлэгддэг учраас өөрсдөө хөгжүүлэх нь чухал байна. Өөрсдөн дээр анхаарах нь боловсруулах нь чухлаа гэдэг санаа гарч ирж байгаа. Оюутан залуугаас асууя. Энэ мэрэгжлийг тий ер нь энэ чиглэл рүү энэ салбар руу яагаад сонгоод орж ирээ суралцах болов? Энэ салбар руу орж байгаа маань ерөөсөө миний яг дотоод яг тийм хүсэлтэй холбоотой. Одоо миний одоо өсөж торсон гэр оронтой. Би бол одоо өөрөө яг тийм бие даасан байх айгу дуртай. Бүр яг passionтэй. Тэгээ манай одоо ингээ манай Монголын зүрх зүгүүд ч бие засаад тэгээ гэрээ засаад тэгээд төрөө засгэн. За тэгээд би болоод яг энэ шатлалаараа яг явах гэж хичээж байгаа. За тэгээд өөрөө independent байх дуртай хүн болохоор би ингээд манай улс хоёр хөршөөс хамааралтай байхад яг залуу хүний хувьас хэлэхэд бол үнэхээр одоо бухимддаг байхгүй. За тэгээд миний одоо улсаа хөгжүүлэхэд яг ганц одоо миний ямар одоо зүйл хийх юм бэ гэдг нь тэгээд ерөөсөө уул уурхай байсан. Тэгээд би ерөөсөө яг сэтгэл шолоодсан. Тэгээд уул уурхай хөгжиж дагаад барилга зам тэгээд ерөөсөө бүх юм ингээ хөгждөг юм байна. Тий. Тэгээд сая энэгээр ингээ яваал ингээ үзэж яхад бүр хамгийн их таалагдсан юм AI дээр ер нь инновацид аягүй их явж байна. Тэгээд Epiroc-ыг ялангуяа нэг хүн одоо оператор байгаа да excavator operator, dump operator эднэр маань яг нэг хүн болох юм байна ирээдүйд. Нэг хүн нэгэн зэрэг 5 машин удирдах юм байна. Remote controller алсаас. Яг тийм төвшөнд очиж байгаа болохоор бид нараас нэлээд хичээх хэрэгтэй болж байгаа юм байна. 5 хүний ажлыг нэг хүн хийн. За тэгээд нөгөө 4 хүн чинь дахиад 5 хүний ажлыг хийнэхээр бидний бүтээмж бас илүү их нэмэгдэнэхээр бас маа залуучууд бүгдээрээ илүү сайн суралцаж бас энэ Монгол улсаа бүхэнд хамтдаа хөгжүүлцгээе л гэж. За тэгэлгүй яг уу баяр үргээ энэ мэрэгчлийг сонгоод бас сууж байгаа энэ олон залуучууд адилхан үзэл бодолтой бас ингээ гоё хүсэл тэмүүлэлтэй байж байгаа гэж бодож байна. Яг инженерээсээ одоо энэ цаг мөчид асуумаар санагдаж байна. Энэ мэрэгчлийг анх одоо төсөөл хүлээлттэйгээр сонгож мэдээж эзэмшсэн байгаа. Тэгээ яг ажлын байран дээр гараад ирсэн. Тэгээ хоёр энэ нөхцөл байдал төсөөлөл ер нь өөр байсан уу? Одоо энэ мэрэгчлийг сонгоцсон залуучууд ер нь одоо энэ сурч явах үедээ юун дээр анхаарах ёстой юм гэдгээс бас танаас зөвлөгөө авах хэрэгтэй болов гэж бодож байна. За миний бий болохоор яг энэ хүүхдэд адилхан Монгол германы ашигт мултан технологийн сургуулийн анхны төгсөгч байгаа. За тэгээд анхны сургуульд орохдоо болохоор тухайн сургуулийн ер нь бол герман мэдлэг Монгол ухаан гэдэг одоо юу гэдгийг бодлого нь айгүй таалагдаад тухайн сургуульд сурж байхдаа 2 дахь курсээс мэргэжил сонгодог. Тэгээ миний бие өөрөө болохоор яг химийн чиглэлд айгүй дуртай хөгд байж байгаа. Энэ уулуурхаан боловсруулалтын инженер, баяжуулалт инженер гэдэг мэргэжлийг сонгосон. За тэгээд яг энэ мэргэжлийг илүү таних үе нь хэцүү вэ гэхлээр
одоо бид нэг дадлага хийдэж штэ. Танилцах дадлагын, уртын дадлагын. За миний бие болохоор танилцах дадлагын бол Монголын баг бүх хуурхаануудаар явсан Багануур, Эрдэнэт, Борогоо, за ингээд Төв аймгийн заамрын алтны урхаж хүртэл орж үзчихсэн. Тэгэхээр уртын дадлага инээж ирсус хийжсэн. Тэгэхээр яг уул уурхайн энэ мэрэгчлийг ойлгох үеийн, оюутан багтаа ойлгох үеийн тухайн дадлага хийж байхдаа л ойлгоно. Тэгэхээр та бүхэн дадлага хийхдээ зөв газраас сонгоод очоод яг энэ мэрэгжил нь яг ямар үр оролцоотой оролцох юм бэ? Би яг төгсөөд тэгээ ийм одоо юу гэдэг ийм мэрэгчлэлээр ажиллахад ийм хүн болох юм байна гэдэг ойлголтоо тухайн үед авах хэрэгтэй. За тэгээд миний тухайн үед ойлголтоо авчаад за инженер болоод одоо оюутлын гүний урхан 3 бодлогын төсөлтөөр ажилласан. За тэр үедээ болохоор ерөнхийдөө яг инженер хүн ямар мэдрэхтэй байх юм, ямар туршлага авах хэрэгтэй юм гэдгээ илүү сайн одоо гадны экспатуудаас ерөнхийдөө илүү сайн сурсан байгаа. За дээр нэмээд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй стандарт, риотетийн стандарт ямар байх ёстой, уулуурхаа ер нь хав гэдэг зүйл нэг нэргэнд байх ёстой гэдгийг маш сайн ойлгосон. Тэгэхээр одоо дүүнэртэй хэлэхэд оюутан байхдаа өөрсдөө сайн хөгжүүлээрээ дадлага гэдэг зүйл чинь та бүхний хамгийн ихний туршлага олох зүйл шүү гэж хэлмээр байна. За анхаарал авах хүч нэг зөвлөгөө явж байна. Тэгээд бас дараагийн бизнесийн төлөөллөөс асуу гэж бодож байна. Багийн захирал бас тээврийн бизнестэй байгаа. Тэгэхээр тээврийн бизнест бол маш олон залуучууд бас ажиллаад явж байгаа болоо гэж бодож байна. Тэгэхээр энэ ажлын онцлог, нэгэнт нөгөө нэг ажлын онцлог гэдэг яриад эхэлсэн учраас тийм. Энэ дээр бас өөрийнхөө туршлагаар үндэслээд товчхон мэдээлэл өгөөч. За миний анхны бизнес, тээврийн бизнес. Анхны одоо албан ёсны компани байгуулж байсан 2005 онд анх тээврийн компанийг байгуулж байсан. Тэгээд уул уурхай хамгийн том зарлалуудын нэг л угаасаа тээвэр логистик тий. Тэгэхээр өнөөдөр бол манай Монгол улсад тээврийн маш их боломжууд байгаа. Тэр боломжуудыг би юу гэж хардаг вэ гэхээр одоо жишээ нь манай компани маань Монголын цорын ганц Монгол машин, Монгол номертой Монгол жолооч Хятадын нутгийн гүн рүү 300 км тээвэр идэг. Энэ надад ямар боломж одоо байгааг мэдрүүлсэн бэ гэхээр Монгол улс дээр одоо торгоны зам гэдээ байсан шүү дээ. 13 дугаар зуунд. Тэгэхээр Монгол улс маань ирээдүйд бас Ази Европын холбоосын тээвэр логистикийн бизнесүүд бидэнд бол маш их боломж байгаа. Хэдийгээр бид нар далаад гарч зоохгүй ч гэсэн тээврийн бизнест бол маш их боломж байгаа. Мөн дээрээс нь манай төмөр замын тээвэр. Одоо төмөр зам бол уул уурхай хамгийн хямд тээвэртэй тооцогддог тийм ээ. Газар дээр явж байгаа тээвэр дээр бол. Тэгэхээр Монголын одоо зүүн баруун босоо тээвэр хөндлөн одоо энэ төмөр зам маань Монгол улсад хийгдэх юм бол одоо өнөөдөр Монгол улсад нэг идэвхтэй одоо тээвэрлэнд явж байгаа нэг 20,000 вагон 10,000 вагон байдаг. 8,000 байгаа. Эндээс нөгөө элэгдлээрээ тооцох юм бол маш удахгүй маш олон мянган вагон одоо хэрэглэнээс гарах юм магадaltaй байгаа. Тэгэхээр ирээдүйд Монгол улс шин одоо логистикийн салбарт төмөр замын тээвэр мэн хөгжих юм бол бидэнд дахиад 30-40 мянган вагоны юм бас юм боломж байгаа. Тийм учраас тээвэр логистик гэдэг нь уул уурхай хамгийн том өртөг шингэж байгаа салбарлахад бидэнд бас маш хэмжээний боломж байгаа. Нэг шүүмжтэй зүйл байгаа. Бид түрүү бас танд хэлжсэн тий. Монгол улсад одоо нүүрсний тээвэр одоо 5-7 одоо Монголыг тижээж байгаа ганц төсөл маань энэ Кокс нүүрс буюу 5-7 бүлэг орд. Энд одоо маш олон монгол залуучууд жолооч хийж байгаа. Өөрсдөө машинаа худалдаж аваад хөрөнгө оруулалт хийгээд банк усаас бүгд зээлтэй ингэ явж. Гэтэл манай энэ Монголын хамгийн том компани болсон энэ салбар маань бодлогоо алдсан. Өнөөдөр Монгол жолооч нар 5-7-д нүүрс зөөгөөд халтаагаад тий ямар одоо хэцүү тооцолтой орчинд явдаг үлээ тий. Тэгэл өнөөдөр ингээ сарын ганц 2 сая ашигтай банк усынхаа банкныхаа хөөндж өрөхгүй. Тэр энд л бол салбарын маш том бодлогын алдаа явж байгаа. Тэр энэ дээр бас залуучууд маань би бас уриалмаар дуу хоолойгоо хүргэж тий өөрсдийнхөө ингээ болохгүй байгаа бүтэхгүй байгаа зүйлийн төлөө бодлого тодорхойлж байгаа нөхдүүдэд шаардлага тавьдаг өөрийнхөө үзэл санааг илэрхийлдэг байгаасаа гэж хүсмээр байгаа. За тэгэхээр бас нэг чухал санаачлага явж гин гэж харж болох нь. Хэдүүлээ үүний дараагаар ер нь бол бас бидэнд тулгардаг энэ салбарт энэ залуу мэрэгчлэтнүүдэд ч гэдэг юм уу ирээдүйн хөгжилд бас нэг тулгардаг саад бэрхшээл сорилтуудыг товчхон ярилцсан. Түүний дараа бас түрүүн боломжийн талаар яриад эхэлчихэж байна. Ер нь бол бас энэ салбарт залуучууд юу гэж харах ёстой, ирээдүйг юу гэж ойлгох ёстой, боломжуудын талаар бас ярих гэж бодож байгаа. Тэгээд сараас саяны асуултаа дуусгая. Одоо энэ
ассоциац, уул уурхай үндэсний ассоциац гэдээ байгууллагын төлөөлөл байж байгаа шүү дээ. Энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тэгээ энэ ассоциац ер нь яг ямар бодлогын хувьд үүрэг ролтой энэ гишүүн компаниудаа яаж уялдуулж бодлогын хүрээнд зангидж ажилт юм бэ гэдгийг бас товчхон мэдээлэл өгвөл зөв юм болов уу гэж бодлоо. За бидний хувьд болохоор яг гишүүдтэй гэхээс илүү бас яг том салбараа харж яг ажилдаг. Жишээ нь бол яг манай салбар дээр бол маш асуудалтай мэдээж маш олон зүйлс байгаа. Тэрний нэгэн жишээлх юм бол одоо хууль эрх зүйн асуудал, хөрөнгө оруулагчны асуудал байна. Одоо хууль байнга өөрчлөгддөг те. Тэрнээс болоод одоо гадны хөрөнгө оруулагчид зүгтдэг, нэг өглөөс ирэхэд нөгөө стратегийн ордыг одоо улс давна гэдэг ч юм уу. Ингээд маш олон гинтийн шийдвэр гарч байгаа учраас хөрөнгө оруулагчид итгэж орж ирч чаддгүй. Одоо жишээ нь энэ дээр бол бид нар ингээд төр засагт нь гишүүдийнхээ өмнөөс дуу хоолойгоо хүргээд ингээд саналыг авч нэгтгээд тэгээд төрд төлөөлж гишүүдийгээ төлөөлж ажилладаг байгаа. Тэглгүй яг. Тэгээ бас дээрэс нь салбарын боловсон хүчин залуучууд руу ч гэсэн чиглэсэн ажлуудыг хийж байгаа. Түүний нэг нь бас энэ шүү дээ тий. Зөвхөн ингээд салбарынхныг цуглуулахаас гадна энэ салбарыг танилцуулж байгаа. Бусдад нийт танилцуулж байгаа юм томоохон арга хэмжээ байж байгаа. За ер нь бол бэрхшээлүүдийн талаар хэдүүлээ товчхон яриагаа бол чиглүүлээ яваа гэж бодож байна. Өнөөдөр бид нар энэ уул уурхай салбарыг хөгжүүлэхэд та инженер өгнийхээ үүднээс ингээд хараад үзэхэд яг тулгараад байгаа хамгийн том саад бэрхшээл нь ер нь юу юм? За уул уурхайтай холбоотой яг саад бэрхшээл гэх юм бол одоо яг би өөрөө нүр тулаа явж байгаа. Энэ юу гэхээр энэ иргэдийн ойлголт уул уурхайг одоо уул уурхай ингээл ухаал эдийн засагт ямар ч ашиггүй байна гэдэг. Гэтэл Монгол улсын нийт экспорт 90% нь л эзлээд байгаа нь уул уурхай салбарч байгаа. Гэхдээ нийт иргэдийн дундаж ойлголт маань уул уурхай гэдэг зүйл ч өөрөө зөв ухаас эндийчлээд хайчдаг. Гэхдээ энэ нь бас үнэн. Яагаад гэвэл бидний өнгөрсөн 30 жилийн хугацаанд хариуцлагагүй уул уурхайг хэрэгжүүлжсэн компаниуд байсан. Одоо жишээлбэл ингээд бидний төрсөн нутагт нэг хариуцлагагүй уул уурхай компани ирээд ашиг налтнлаа олборлцоод өөрсдийнхөө үн цэнийг авч явчаад тухайн нутгийн газар шуургыг сэндийтэй хайчдаг. Тэгэхээр тухайн нутагт амьдарч байгаа хүн юу гэж боддог вэ гэхээр тий уул уурхай компани гэдэг чинь ерөөсөл ингээд нэг ашиг налтнлаа авчаад тухайн газар нутгийн сэндийчл яваад өгчт юм биш үү гэдэг ойлголт нь нутгийн иргэдэд төрсөн. Гэхдээ энийг буутгах бас хэцүү байхгүй юу? Чинь өнгөрсөн 30 жил ийм байсан. Харин одоо бид нар ямар байх ёстой вэ гэхээр одоо томоохон компани болон томоохон төсөл хөтөлбөрүүд за ялангуяа Монголын үндэсний уул уурхай ассоциацаас энэ хариуцлагатай уул уурхай кодексыг хэрэгжүүлээ. За энэ компаниуд маань том төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа компаниуд маань хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлээч. Нийгэмдээ болон байгаль орчиндөө харилцагтай байгаач гэдэг уриалга санаачлалыг гаргаад компаниуд маань дор бүрдээ ингээд энэ ажлыг болгоод явж байгаа гэж би итгэж байгаа. За тэгээд мөн дээрэс нь нэмээд хэлэхэд энэ байгаль орчинтой холбоотой асуудлыг за жишээлбэл залуу инженерийн одоо магадгүй дүүнер маань ирээдүйд ямар нэгэн компанид орж магадгүй те уулгын компанид орно. Ирээд танай компани маань хариуцлагагүй уул уурхай хийгээд нөхөн сэргээлт хийхгүй ингээд явах юм бол та нар маань өөрсдөө дотороос дуу хоолой болоод энэ хариуцлагатай уул уурхай гэдэг зүйлийг дотороос хөгжүүлээрэй гэж захижилмаар байна. За түрүүн бас Сарагийн яриан дундаас гарч ирсэн нөгөө доктортой байдал, хууль эрх зүйн орчин гэх тийм. Бизнесийн хувьд та ер нь юу гэж харж байгаа вэ? Яг сая бол Мерсер санаанууд бас таны өмнөх ярианууд дээр ч гэсэн цухас дурдагдлаа л да. Тэгээ ач холбогдлын зэрэглэлээр нь чагсаагаад харах юм бол ерөөсөн нэн дэргүүний хамгийн том саад бэрхшээл гэж байгаа. За мэдээж уул уурхайн төслүүд бол мега төслүүд их хвчлэн байдаг. Том хөрөнгө оруулалтаа буюу 50-аас дээш сая доллар, мега төслөл 500 саяас дээш гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ төслүүдийг хөдөлгөхийн тулд бид нар яаж хөдлөх юм? Гадны хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт хаашаа орох юм? Хөрөнгө оруулалтын баталгаатай орчин. Гэтэл өнөөдөр Монголын хөрөнгө оруулалтын орчин ямар байгаа вэ те? Яг яах гэдэг нь тодорхойгүй. Тэ хөрөнгө оруулалтын тодорхой байдлын хууль байхгүй, маш өндөр татвар авдаг, хизээж хонглоор чирээ явчих магадгүй ийм байдалтай. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар хөрөнгө оруулалтын маш сайн хуультай болох хэрэгтэй. Жишээ нь өнөөдөр би ганцхан жишээтэй Казахстан 2024 онд гадны хөрөнгө оруулалтын концепц баталсан уул уурхай. Тэр мань юу вэ гэхээр 29 он буюу 5 жилийн хугацаанд 150 тэрбум долларыг Казахстаны уул уурхайд хөрөнгө оруулалт татъя гэд. Тэнгүүд 50 сая доллар хүртэл буюу томоохон хөрөнгө оруулалтыг
3 жил бүх татвараас чөлөөлж байгаа. Мегатус буюу 500 саяас дээш та хөрөнгө оруулалтыг Казахстанд хийх юм бол 10 жил бүх татвараас чөлөөлөгдөнө. Тэгээ эн чинь өөрөө яг жинхэнэ утгаараа хөрөнгө оруулалтыг татах таатай орчоо. Мөн дээрээс нь хууль Англи Саксоны хуулиар явж байгаа Казахстан. Зөвхөн эрүүгийн хууль тухайн улсын хуулиар бусад эдийн засаг хөрөнгө оруулалтын хууль нь арбитри олон улсын арбитри явж байгаа. Тэгэхээр Монголд яаж вэ? Тэ? Нөгөө л нэг иргэний Монгол улсын иргэн эрүүгийн хуулиар явахаар гадны хөрөнгө оруулалт тийм их хэмжээний мөнгийг 1000 ашигтай байгаад ч хийхгүй. Хөрөнгө оруулагчид номер 1 асуудал ашиг биш. Баталгаатай байх хэрэгтэй. Тэгэхээр бидний уул уурхай дээр байгаа гадны хөрөнгө оруулалтын орчны хууль эрхцэн чадамжийг заавал шинжилж хийхгүй бол Монголд томоохон аль бие усны фандууд хөрөнгө оруулалт хийхгүй. За хоёр дахь асуудал нь баялагын тэгш бус хуваарлт байгаа. Өнөөдөр яагаад ард түмэн ингэж эсэргүүцээд байгаа? Шууд тухайн уул уурхай өгөөж нь тухайн иргэдэд очихгүй шүү дээ. Одоо өнөөдөр би бол нэг зүйл эсрэг байдээ. Нөгөө баялагын сан томоохон ордуудын хувь мөв аавна гэж тэр хуваар яг үндэ яах гэдэг. Тэ? Тэр нэг одоо томоохон хөрөнгө оруулалт тэнд ингээд том бизнесийг явж бат тэнд очиод төр 34 аваад туцад нь ороод хамаг тендер нь одоо улсын нөгөө тендерийн зарчмаар явуулах хэрэггүй байхгүй. Тэр роялтигаа л өндөрхөө авал та. Тэгээ хамгийн наазах нь алтны нинжанаар хийдэг үсэ 70 30 80 20 гээл зүгээр тэндээс эцсийн бүтээгдэхүүнээс нь бүтээгдэхүүн авах гэрээгээл тэндээс л бид нар валютын орлогыг олчиход. За гурав дахь асуудал мэдээд байгаль орчны асуудал байгаа. Усны асуудал. Монголын одоо томоохон баялагууд бол Монгол улсын одоо өмнөд бүсэд буюу говийн бүсэд байгаа. Гэтэл говь маань ус байхгүй. Одоо ашиглаж байгаа газрын гүн ус ашиглаад байгаа. Тэгвэл энэ уул уурхай төслүүд маань баг нийт усны хэрэглээний 20% тухайн бүс нутгийн 80% усыг ашиглаж байгаа. Тэгвэл яагаад энэ газрын гадрынхаа усыг ашиглахгүй байгаа? Одоо хэрлэн тоон онон гэж зөндөө төслүүд явсан. Тэгвэл бид тэр хойшоо орсон урагсаад байгаа усыг яагаад өмнө говь руугаа аваачаад өмнө говийг ойжуулаад тэнд томоохон аж үйлдвэр хөгжих асуудал хийж болохгүй байна. За дараагийн асуудал түрүү яриасан эрчим хүчний асуудал. Яг үндэ бид нар асар их хөрөн нөөцөө буюу эрчим хүчний нөөцний хэдэн тэрбумын нөөцтэй ээжж өнөөдөр Оросоос Хятадаас захилгаан авч байна. Ийм тэнийг үж болох уу? Боддоо. Бүхэл бүтэн зүгээр л малтахад нөөц гарч байгаа тэн дээр нэг мөө турбин тавиад эрчим хүч захилгаан үйлдвэрлэж чадахгүй. Магадгүй бид ирээдүйд бидний хамгийн том боломж бол Монгол улсын эрчим хүч буюу захилгаан үйлдвэрлэлд Хятад, Орос, бусад улс руу экспортын гарах бидэнд бүрэн боломж байгаа. Доор хаяж яагаад тэндээ нэг турбин тавьчаад биткойн майнинг хийж чадахгүй байгаа. Тэ өнөөдөр биткойн 100 мянган доллар үнэтэй болсон. Гэтэл бид зүгээр л тэр нөө нүүрс яг энгийнээр л айгүй ойлгомжтой. Хуулаа нүүрс гарлаа, турбин тийш шатаалаа, эрчим хүч үйлдвэрлэлд тэргээр яагаад биткойн олборлоо тэргээр олон улсаас валют олж чадахгүй байна. Тэ одоо өнөөдөр л бид нь ийм асуудал байгаа. Тэр энэ асуудлыг бид нар ийм залуу хүмүүс өөрийн оролцоотой дуу хоолой хүргэж бодлого тодорхойлж байгаа хүмүүст өөрсдөө нөлөөг бий болгоно. Тийм учраас залуучууд маань энэ дээр яг бид нар хийн яаж амьдраад байгаа бидний ирээдүй юу юм гэдгээ ойлгочоод нөхдүүдээс шаардаж чадах юм бол бидэнд бол маш их боломжууд байгаа л гэж бодож байна. Баярлалаа. Тэглгүй яах вэ? За оюутны төлөөллөөс асууя. Ер нь зүгээр сурахад илүү чаленж нь юу байна гэж асуучвал бас сонирхолтой болов. Сурахад ер нь чаленж байна уу? Би бодохдоо уул уурхай салбарын чиглэлээр сурж байгаа залуучуудыг сайн дэмжиж гин, тэтгэлэг олд сайн байна, дадлгажуулах хөтөлбөрүүд сайн байна гэж харж байна. Гэхдээ бас асуугаад үзмээр санагдлаа л да. Ер нь та хэрэгтэй дэмжлэг тусалцаа юм юу байна? За нэгдүгээрт за сурахад бол одоо энэ чинь нэг hard skill-ний одоо нэг төр шүү дээ. За сурахад бол одоо төрийн зүгээс бол ямар дэмжлэг өгөх хэрэгтэй байгаа вэ гэхлээр тэтгэлэг. Яг үнэхээр яг сурч чадж байгаа яг тийм оюутнуудад яг тэтгэлгийг яг л хүртээмжтэй л яг өгөх хэрэгтэй. Миний нэг жоохон яг зүгээр зарим хүмүүс намайг яг муугаар хэлхэл ах л та. Ингээд ийм уул уурхай салбараар ингээд сурж байгаа хэрнээ ингээд хажуугаар нь ингээд ийм юу одоо сайн дурын үйлс мөсгөө те тэгж яваад байгаа. Тэгсэрний ингээд дүн нь ингээд муу агаад байгаа. Яг тийм хүмүүст ер нь бол тэтгэлэг өгөөд ер нь дэмий. Энэ яг мобис дээр байдаг жишээтэй адилхан баг оноотой хүмүүсийг аваад тэгээд багш болгоод гэхдээ ер нь л яг агаар нэг асуудал болчиход байгаа. Тэгэд энэ жил яг
яг шулуухай хэлэхэд бол яг энэ жил жоохон тэтгэлэг улсын хэмжээнд бол яг арай муу өгөгдсөн. Тийм байгаа. Тэгээ яг бас цаазаас шалтгааныг нь би бас мэдээд байгаа болохоор бас ойлгоод байгаа. Дараа жил бол бас дэмжих бахаа гэж би бас найдажлаа. За тэглэг ах нөө түрүүн баялагын тэгш бус хуваарлт тэгш хуваарлт гэдэг тэгжсэн шиг баялаг боломжийн зөв зохистой хуваарлтын талаарх санаа гарч ирж штэ тийм. Үргэлжлүүлээд бизнесийн төлөөл дараагийн зочноосоо бас асууя. Бидний саад бэрхшээл чаленж юу байгаа юм бэ? За энд залуучууд ирсэн байгаа болохоор мэдээж нөгөө саад бэрхшээл бол олон талаас те олон одоо юу гэдэг аль талаас харахаас хамаарат маш олон төрөл байгаа гэж харж байна. Зүгээр яг хуу залуучууд байгаа учраас энд хэлэхэд бол те Монголд яг нөгөө салбарын чадварлаг мэрэгсэн хүчин, болсон хүчин гэх юм одоо яг чадварчлаг мэрэгчлэтнүүдийн хомсдолд ер нь бол уул уурхайн салбарын альч үйл ажиллагаан дээр дутагдаад байна л тэ. Одоо жишээ нь тэсэлгээний салбар дээр гэж ярихад биднэрт уулын ашиглалтын инженер суурьтай одоо инженерүүд хэрэг болдог. Тэнгууд одоо бид нар яг туршлагатай мэдээж туршлагатай инженерүүд зөндөө байгаа тэ. Гэхдээ тэд нар маань бүгд одоо завгүй тэ хааны газар ажиллая гэж явж байгаа. Магадгүй нэг шинэ төсөл нэгтгэхэд тэн дээр одоо бид нар нэг тэсэлгээний баг гаргая гэхэд яг одоо биднэрт хэрэгтэй компанид бол маш туршлагатай тий ажиллаа сайн их тийм хүн хэрэгтэй зөвхөн өөрийнхөө компани өрөөнд ирэхэд бол ийм байна. Үүнээс гадна одоо түрүүн дурдгажил байна л одоо орон нутгийн иргэдэд ойлголт ч гэдэг юм уу тий. Гэхдээ энэ сорилтууд гэх юм уу энэ хүндрэлүүд миний хувийн үзэл бодлоор бол тий сүүлийн 5-аас 10 жилийн хугацаанд бас харьцангуй нааштай тал руу болж байгаа гэж ойлгоод байна. Иргэдийн ойлголт манай салбарын одоо үйл ажиллагаа тэр чигээр ер нь л багуугаар сайжирж байгаа. Энэ юуны ач тус үг гэхээр би бол ойлгохтой энэ гадаад хөрөнгө оруулалттай гадны одоо ноу хау буюу те яг төслийг яаж хэрэгжүүлж чинь энэ үйл ажиллагаагаа яаж авч чинь менежментийг яаж хийж чинь те энэ том төслүүд ажиллаж иж тэндээс маш одоо гэдэг туршлага гомдлуулсан Монголын маш өндөр ур чадвартай инженерүүд зөндөө төрж байна. Өчигдөр одоо жишээ нь манай үзэсгэлэнгийн тахимаар Испанд 5 жил ажилладаг гүний урхад тэсэлгээ хийдэг том инженер гэж байгаа байхгүй Монгол иргэн Монгол одоо инженер. Би бол одоо тэр хүнтэй уулзаад амар бахархаж байгаа байхгүй те Монгол хүн ингээд олон улсад үнэлэгдээд явж байна гэх те. Тэгэхээр та хэд зүгээр хандж хэлэхэд те одоо яг өөрийнхөө сурч одоо хөгжүүлж байгаа тэр мэрэгчлээ айгуу гоё чанартай эзэмшээд тэргээ одоо юу гэдэг ажил мэрэгчлэлээр яг гаргаж ирээд үн цэнэ одоо яг өөрийнхөө хэмжээнд хангалттай оруулахад ер нь бол цаашдаа гэгээлгэл санагдаад байна шүү дээ салбар тэр чигээр. Энд байгаа залуучууд маань бас ялгаа байхгүй энэ салбарын мэрэгжлийн мундаг ийм боловсон хүчин болох гээд ахиц залхам хийгээд явж байгаа амралтын өдөр ч гэсэн энд сууж байгаа нь бол нэг зүв зүйтэй оролдлого хичээл зүтгэл болов гэж бодож байна. Ассоциацийн төлөөллөөс бас үргэлжлүүлээд асууя. Яг энэ сүүлийн жилүүдэд бол уул уурхайн салбар дэлж гинэ, өсөж гинэ, хөгжиж гинэ. Зарим жилүүдэд нүүрсний үн, зэсийн үн, гадаад зах зээл өндөр байхаас хамаарч бидний бас орлого ашиг нэмэгддэг. Яагаад тэгэхээр бид нар гаргаж байгаа экспортын дийлэнх одоо хувь бүтээгдэхүүн нь уул уурхайн байгаа. Хэдүүлээд түрүүн кьюз өгсөн тийм. Тэгээ баталгаажуулаад эндээс харсан гэж ойлгож байна. Тэгэхээр одоо би жишээлбэл ийм уул уурхад огт хамааралгүй салбарт ажилладаг хүн байж. Энд бас тийм залуучууд ч гэсэн байгаа. Тэгээ зарим нь бодож магадгүй л гэхдээ энэ уул уурхайн салбарын яг өсөлт хөгжил нь бидний амьдралд яг боддороо яг нөлөөлж байгаа мó, хүрж байгаа мó, үгүй мó, баялагын тэгш хуваарлт гэж ярьж байна. Яг ингээд би энэ баялагынхаа эзэн болж чадж байгаа мó, үгүй мó. Залуу хүнийхээ хувьд бас энэ ассоциацийн төлөөллийн хувьд энэ салбарын нөлөө одоо хөгжил, дэвшил, макро түвшиндөө буюу нийт иргэдтэй яаж хурж ашиг тустай байж болох талаар товчхон бас мэрэгжлийн хариулт өгөх болов уу гэж өөрөө чинь бодож байна. За баярлалаа. Ер нь манай салбар бол нөгөө улсын төсвийн 30 гаруй хувийг бол бүрдүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо улсын төсөвт орж байгаа энэ 30 гаруй хувь яг яаж хаана юунд хуваарлагдж ийн гэдгийг бол яг ил тод тайлгнадгүй тийм юм бас байхгүй байгаа. Тэгэхээр уул уурхайн салбар бол маш олон оролцогч талуудтай байхгүй. Одоо жишээлх юм бол төр байна,
одоо бүр уул уурхаад нөгөө бүх хүмүүс ойдолчин байна, нөгөө нэг уур хааштай хувцсыг ойно. За тэгээ хоол үйлчлэгээ байна. Тэгээд зарим одоо energy resource центр маань бол өөртөө сургуультай цэцэрлэгтэй. Тэгэхээр уул уурхай өгөөж болохоор ингээд шууд нөгөө гарт ирэхгүй ч гэсэн нөгөө уурхай чинь одоо тэр уурхайн талбар дээрээ ажиллаа игээд цалингаа аваад тэргээ буцаад нөгөө дийлгүүр хоол хүнсэндээ зарцуулаад ч юм уу те ягаад гэвэл уурхайтын цалин жоохон өндөр гэж явдсан шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө салбарын дам нөлөөллөөрөө эдийн засагт бол бас маш том тийм үр өгөөжийг өгж идэг тийм салбар. Тэгээд энэ яг салбарын дам нөлөөллийн талаар одоо энэ уул уурхайн салбар маань одоо эдийн засагт яаж нөлөөлж байгаа шууд байдлаараа за бас шууд бус байдлаараа хэрхэн нөлөөлж байгаа юм бэ гэдгийг бид нар бас ийм судалгааг хийлгэсэн байгаа. Манай вебсайтаар ороод харах юм бол энэ талаар бас дэлгэрэнгүй МУИС-ийн багш нарын хийсэн тийм судалгаа байгаа. Тэгээд энэ бүхэнтэй та бүхэн маань орж танилцаарай. Үргэлжлүүлээд багийн захирлаас бас асуувал зөв юм болов уу гэж бодлоо. Уул уурхайн дам нөлөө гэд хэдүүлээ сэдв рүү яваад орчлоо. Энэ экспогийн танхимд гарцсан байгаа энэ ханган нийлүүлэгч энэ компаниуд бол бас нэг дам нөлөө байж байгаа. Уул уурхайг тойроод түрүүний нөгөө нэг малтлага хийгээд, хайвал хийгээд, олборлолт хийгээд, зараад, борлуулад ингээд явхад энэ бүх процессд бол маш олон талууд оролцоод явж байгаа. Тэгэхээр түүний нэг нь бол таны тээврийн компани байж таарах нь шүү дээ. Хичнээн одоо ухаж малтаагүй ч гэсэн уул уурхайн орлого бий болоход оролцож байгаа нэг бас компани байж таарах нь. Тэгээ Монгол улсад бол уул уурхайн дам нөлөө гэсэн баг шууд нөлөө баг хүн болгон байгаа шүү дээ. Жишээ нь одоо бидний ингээд ашиглаж байгаа iPhone маш олон критикал минерал ингээд ашиглаад түүхийд хийж байгаа тийм бүгд цаана нь бас уул уурхай бүтээгдэхүүнүүд ингээд ороод явж байгаа. Тэгэхээр бид бол хүн болон уул уурхайтай бол шууд хамааралтай. Мөн дээрээс нь Монгол улс өөрөө одоо юу гэдэг хэдхэн бүтээгдэхүүн зараад манай жам зууж байгаа шүү дээ. Ер нь бол тэгээ алт цэс нүүрс тэрнийхээ бараг 80% нүүрснийх нь үнэн унчих бол бараг Монголын эдийн засаг унаад манайд тэгээ дулаангүй хоолгүй эм тариагүй болоход бол айгүй ойрхон байгаа. Тэгэхээр бол энэ уул уурхайн нөлөө бол Монголд маш их байгаа гэж би бол боддог. Тэгэхээр яг энд оролцож байгаа хал болгон түрүү намхай хэлж дээ одоо маш олон тал оролцож энэ бүтээгдэхүүнээс үр ашиг олж байгаа. Тэгэхээр оролцож тал болгон байна л үр ашигтай байж ээж тэ эндээс happy байж ээж энэ салбар маань хөгжинэ. Тэгэхээр Монголын одоо уул уурхай нөлөө би хамгийн анх хэлсэн шүү дээ. Бид эцсийн бүтээгдэхүүн хийх хэрэгтэй. Тэгэхээр одоо ядаж арматураа үйлдвэрлэжмээр шүү дээ. Монголд төмрийн өдөр байна, жоншин байна, нүүрс байна, манган байна тэ төмрийн өдөр хийхэд бүх бүтээгдэхүүн Монгол улсад байгаа бүрэн боломжтой. Тэгэхээр одоо Монгол улсын одоо Монголын хүн болгонд уул уурхайн дам нөлөөгөөс илүү бол баг шууд хамааралтай байгаа. Асууя гэж бодож байна. Танах бол газрын ховор элемент дээр ажиллаж байгаа. Тэгээд тэнд бол бас лит гэж ярьдаг тий. Одоо энэ яг энэ газрын ховор элементүүдийн нэг нь бол лит байж байгаа. Литээр одоо жишээлбэл бидний энэ яриад байгаа Tesla, цахилгаан машинууд, энэ одоо бараа тээвэр гэх юм уу? Энэ бүтээгдэхүүнүүдийн одоо батарейг үйлдвэрлэх юм гол чухал элемент байж байгаа. Тэгээ манайхаас бас нарийн ярих юм бол зис чи өөрөө бас CPU компьютерийн CPU-нд бас нэлээдгүй хувийг эзлэх юм чухал бүтээгдэхүүн байна. Та мэрэгжлийн үүднээсээ бид нар ер нь асан түвшний ийм бүтээгдэхүүн гаргах боломжтой мó? Одоо танах ингээд ховор элемент дээр ажиллаад ингээд явахаар цаашдын хөгжил нь юу гэж харагдаж байгаа. Үүгээрээ дам нөлөө яаж үзүүлэх юм гэдэг нь бас зураглал нь гараад ирэх юм болов гэж бодоод байна л да. За их сонирхолтой асуулт асуусан байна. Юуны өмнө ингээд нэг аливаа төсөл хэрэгжээд эцсийн бүтээгдэхүүн гаргах талаар төслийн суурь судалгаа гэж байдаг. За төслийн суурь судалгаанаас юунаас эхлэх вэ гэхлээр эрэл хайгуул. За хайгуулын ажил 10 нэмэх жил буюу тэрнээс урт хугацаанд үргэлжлэх боломжтой. За дээр нэмэгдээ юм чинь байгаль орчны судалгаа, за урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, эцсийн шатны техник эдийн засгийн үндэслэл, за навьжилсан зоог төс гэх мэтлэн ингээд суурь судалгаа маш олон жилийн хугацаанд үргэлжлэдэг. За газрын элементийн хувьд болохоор манай төслийн хувьд лити бол биш. Лити бол тусдаа critical юу гэж явдаг. Газрын элемент гэдэг нь болохоор лантантын бүлгийн нийтдээ 15 элемент, дээр нь нэмээд скандиметр ингээд 17 элементээс бүрддэг ийм элементүүд байгаа. За энэ элементийг эцсийн бүтээгдэхүүнээр яг юу хийх юм бэ гэдэг. За сүүлийн бид яриад байгаа ногоон технологи руу шилжиж чинь, дэлхийн нийтрээ шилжиж чинь гэдэг байгаа. Тэгэхээр ногоон технологи гэж яг юу хэлээд байгаа гэхээр свэгт гэрчин хүч. За свэгт гэрчин хүчний салхин системийн турбины моторт байнгын тогтмол сорон зоод. Тэгвэл тэр байнгын тогтмол соронзыг
газрын ор элементийн PRND гэдэг элементээр ерөнхийдөө гол түүхийд болдог гэсэн. За тэгээд энэ манай төсөл төр одоо юу гэдэг энэ газрын ор элементийн дам металл гаргах юм уу гэхээр гаргахгүй. Гэхдээ дангаар нь одоо юу гэдэг түүхийгээр нь тисийн баяжмал шиг газрын орны эсэл агуулсан баяжмал үйлдвэрлэхгүй. Бид нар болохоор одоогийн төсөл судалгааныхаа хүрээнд нэгэн өгтөг шингээсэн нийлэмсэл буюу одоогийн газрын ор элементийн эсэл агуулсан баяжмалыг дахин гүн боловсруулад нийлэмслэл үйлдвэрлэх гэсэн ийм зорилготойгоор ийм төсөл судалгааны ажлыг хэрэгжүүлж байгаа. За тэгээд энэ төсөл маань амжилттай хэрэгжиж ингээд цаашаа явах юм бол бид нэр элементийг ингээд дангаараа салгах, эцсийн бүтээгдэхүүн болгох энэ ажлыгаа орно гэсэн цаашдынхаа төсөл судалгааны хөтөлбөртөө ингээд явж байгаа гэсэн. Үндсэндээ бол яг энэ уул уурхай салбарын орцогч талууд түүний хийж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор дам нөлөө бол ерхий зураглал харагдаад гараад ирж байна гэж бодож байна. Одоо Silicon Valley гэдээ ярьдэн шүү дээ, тий. Цахиурын хөндөй. Цахиурын хөндөй бол бүгднгийнх нь одоо нэг хэсэг манай Монгол залуучуудын ч гэсэн бас мөрөөдөл болсон юм, мөрөөдлийн газар байгаад явж байсан байна. Цахиурын хөндөй бол цахиуртай холбоотой газар юм байна л да. Тэгвэл бид нар Copper Valley зэсийн яагаад хөндөй хийж болохгүй гэдэг ч юм уу, ингээд илүү жоохон агуу том мөрөөдөөд амбицтай хараад үзвэл зөндөө олон боломжууд харагдах болоо гэж бодож байна. Тэгэхээр боломжуудын талаар хэдүүлээ ярилцъя гэж бодож байна. Манай оюутан залуугаас хамгийн салхийг хаглаад асууя. Энэ салбарын хөгжлийн ирээдүг юу гэж харж та нар зургалдаг юм бэ? Ер нь зүгээр ирээдүйд яах ёстой вэ? Disrupting гэж ярьдэн шүү дээ. Ямар төвөлт хийх ёстой вэ? Шинэ үеийнхээ. За миний хувьд гэвэл бас айгүй хүнд асуулт байна л да. Гэхдээ би залуу хүний хувьд бас өөрийнхөө бодлыг хэлье. Хүн болгон бас өөр гэсэн бодолтой байгаа бах. Бас наавас зарим шүүмжлэх бах. За юуны төрөнд манай сургуулийн багш нар за биднэрт оюутнуудаа юуг заадаг вэ гэхлээр за ингээд манай Монгол улс маш их одоо газрын доорх ингээ баялаг ихтэй. За бид нар энэ баялагаа ашиглах ёстой. Харин ч харин ухаад тэрийгэ нөхөн сэргээх нь их чухал юм гэж бид нарт заадаг. Ер нь маа сургуулийн яг ер нь гол философи нь яг тэр юм шиг байгаа. За тэгээд түрүүн ахын хэлцсэнчлэн бас тэр өнгөрсөн 30 жил одоо огт ингээд сэргээхгүй ингээд явцсан болохоор иргэдийн ингээд буруу ойлголт айгүйх ингээд яваад байгаа. За тийм болохоор одоо залуу үе бид нар одоо иргэдтэйгээ маш их итгэлцлийг бүрдүүлэх ёстой. Ингэснээрээ одоо манай бизнесмен ахын хэлсэнчлэн хөрөнгө оруулалт бид нар татаж чадна. Тийм болохоор одоо залуу үе бид нар харин ч ухаад тэрийгэ эргээс сэргэн. Сэргээчээд тэр доор байгаа юм чинь бидэнгүй дахиад хэдэн сая жилийн дараа дахиад бий болчихно. Тийм болохоор тэр доор байгаа тэр нэг алт одоо хөгжлийн түлхүүрийг бүгдээрээ харин ч ухаад тэгээд харин нөхөн сэргээх ёстой. Би бол яг энэ салбарыг бол Монгол улс хамгийн одоо бид нар л одоо хариуцлагатай байх юм бол хамаагүй одоо гэрэлтэй салбар гэж хардаг. Үүнийгээс үүндээ ч би бол айгүй ихтэй гэрэлтэйгээр мөрөөдөж явдаг. Сайхан мөрөөдөл хэдүүлээ бас ийм ой гэгээлэг юм ярьж байгаа юм чинь бүгд бүх бас оролцогч нарыгаа нэмэлтээр залуучуудаа уриалах гоё юм санаачлагтай хэлээд ер нь бол энэ яриагаа шувтрах одоо дуусгах тал руугаа орё гэж бодож байна. Хамгийн цаана сууж байгаа бизнесийн төлөөллийн захирлаас ахуулаад наашаага бүгдээрээ хариулаад явъя гэж бодож байна. Түрүүний бас гоё том мөрөөдий гэдэг нэгдүгээр тэгж ярьж байгаа. Алтыг гаргаж ирээд бүтээгдэхүүн болгоод зарах хүртлэх, борлуулалт хийх хүртэл бол алт биш. Тэр бол газрын доор байгаа л нэг элемент болж хуурах гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр бид бас энэ салбарын боломжийг ямар зөв хандлагаар хараад ямар хэмжээнд үнэлээд явах ёстой юм бэ? Үүнд нь залуучууд бас ямар оролцоотой байх ёстой юм бэ гэдэг байдлаар ер нь бүгд санал санаачлалуудаа хэлье гэж уриалж байна. За тэгэхээр яг хоо залуучуудын оролцоо бол ганц уул уурхайч биш те энэ улсын одоо бүхэл хөгжилт тэр чигт нь одоо маш чухал ролтой гэж харж байна те.
Угаасаа сүүлийн жилүүд ч гэсэн бид нэр өөрсдөө харж байгаа маань залуучууд яаж одоо дуу хоолойгоо дээшээгээ хүргэж чадчихээн те. Тэгэхээр та нарын оролцоо бол маш сайжирж байгаа. Өшөө илүү сайжрах хэрэгтэй байх магадгүй. Мэдээж боломжийн талаар ярихад бол боломж үргэлж байдаг. За өнгөрсөн 30 жилийн тэр боломж бид нар боломжоо алдсан уу гэвэл их бага хэмжээгээр алдсан. Гэхдээ боломж үргэлж байгаа. Мэдээж та нарын үе ирнэ. Та нар өөрчлөлтийг хийж чадвал өшөө илүү одоо сайхан ирээдүй. Ер нь бол ирээдүй одоо бидний гарт гэдэг чинь ер нь бол тэр чигээр маш энгийн боловч яг ойлгомжтой үнэн зүйл. Тэгээд одоо юу гэдэг миний 20-той байсан үеийг бодоход одоо одоогийн 20-т залуучууд бол шал өөр тий. Та нар өөрсдөө угаасаа Монголыг гэрэлтэй болгож чадж байгаа. Тэгэхээр энэ ирчээ алдахгүй одоо өшөө цаашаа өөрсдөө хөгжүүлээд хөв хүмүүс болгон хариуцлагатай байж их юм бол ер нь тэгээд бүх юм цаашаа жамаараа айгуу гоё болно шүү дээ тий. Тэгэхээр та бүхэн өөрсдөө сайн хөгжүүл өшөө илүү одоо өөрсдийнхөө хөв хүний хариуцлагатай байгаад өөрийгөө хөгжүүлэх байх юм бол бид нар бол хангалттай одоо юу гэдэг гэгээлэг амжирч чадна. Хариуцлага бас өөрсдөө боловсруулах, боловсролтой анхаарах ийм санаачлагыг хэллээ. Түүнээс бол бидэнд потенциал бол байгаа гэдгийг уриалж байна. За одоо Монгол одоо жишээ нь гар утсаа үйлдвэрлэдэг болохын тулд те бүх одоо эрдэс одоо баялагд нь байгаа. Гэтэ нөгөө гол нь үйлдвэр нэх байгаа шүү дээ. Одоо яг нөгөө эдийн засгаа буст хийх маш олон тооны нөгөө үйлдвэр энэ төр байхгүй байгаа. За тэгээд энэ дээр за энийг барьж байгуулъя, хүн ажилуулъя гэхээр нөгөө яг чадварлаг боловсон хүчин байдаггүй учраас нэг төсөл нь гацдаг, эсвэл гадаадаас хүмүүс авдаг. Ийм учраас нөгөө одоо хэдүүлээ аж үйлдвэрчиж илүү гой хөгжсөн улс олно гэж ярьдаг учраас хэдүүлээ нөгөө өөрсдөө одоо юм чадварлаг инженер болоод улсдаа ингээд өөрийнхөө мэдлэг боловсролыг түгээгээд ингээд аж үйлдвэрчсэн улс болоход хамгийн чухал хэрэгтэй байгаа инженер мэргэжилтнүүд бол та нар учраас ингээд өөрийгөө хөгжүүлээд ингээд хичээлдээ анхаарад ингээд яваасай гэж хүсэж байна. Та эд маань Монгол iPhone хийдэг болох ирээдүй шүү гэдэг санаачлагыг хэллээ шүү дээ зөө. Би галагчлж тайлбарлаад байгаа юм шүү. За дараагийн. За мөрөөдлөхөөс илүү бидэнд боломж байгаа. Бодтой. Монгол улс өнөөдөр ингээд өргөн удам нутагтай, ийм цөөхөн хүн амтай гэсэн мэтлээ хүн амын бараг тал нь нийс хоттой. Тэрнийхээ бараг тал нь буюу гэр хороололд те нүүрж төлөөд байж байгаа. Үнэхээр харамсалтай. Тэгэхээр бид бүхэнд нэг ч яндан байхгүй. Одоо 3-1 хүн Монгол улсын 3-1 хүн ядуу байгаа. Тэр ядуур маш багтай, магадгүй 3% ядууртай ч юм уу те. Ийм боломж бидэнд бүрэн дүүрэн байгаа. Залуучууд бид бүхний гарт энэ боломж байгаа. Тэгэхээр дүүнгээс одоо гоё ингээд мөрөөдлөхөөс илүү энэ л бидний зорилго. Энийг бид нар 10-20 жилийн хугацаанд хийчих бүрэн боломжтой. Өнөөдөр бид нар ийм байгалийн баялагтай мөртлөө 230 мянган янданд тэ 100-нд нүүрсээ төлөө байж байгаа гэдэг нь энд бол гутамшиг байхгүй юу? Тэгэхээр би ч гэсэн ингээд хөдөө өссөн. Манай ээж адууч хүн байсан. Тэгэхээр би одоо хотод ирээ бизнес хийж байгаа. Тэгвэл энэ залуу хүмүүст боломж байгаа. Монгол улсын гоё зүйлийг алчилсан ус байхгүй юу? Бид хүн өөрөө хичээж чадах юм бол хэмж боломж байгаа. Хичээгээд тууштай байх хэрэгтэй. Тэгэхээр Монгол улсад магадгүй байгаа боломж нь бидэнд энэ байгалийн нөөц тэр маш олон залуучууд энэ геолог, тэр металл ургийн инженер, юу олон улсын харилцаа хуульч, эдийн засгч болох. Бүгд гоё инженер болоосаа гэж бодож байгаа. Тэгээд аж үйлдвэрчсэн улс болоод маш олон одоо Жензигийн болон дараагийн үеийн гоё тийм долларын тэр бомбнууд бий болоосаа. Тэгжээж Монгол улсыг залуучууд өөр болгоно. Бидний дээд өөр болохгүй. Нөхдүүдэд одоо нас байхгүй, майнд нь өөр, хэдийгээр бид нар лендлок ч гэсэн бид нар open mind team нүүлчин сэтгэлгээтэй галзуу ард түмэн байхгүй бидний соёл нь. Тийм учраас энэ одоо байгалийн нөөц баялгаанд зөв ашиглаад, ёс зүйтэй ашиглаад хөрөнгө оруулагчийнхаа өмнө итгэлийн дагаад явах юм бол Монгол улс Сингапур, Дубай байтугай хөгжих бидэнд бүрэн боломж байгаа. Тэгэхээр бид нар эхний ээлжинд аж үйлдвэрийг Монголд хөгжүүлээд эндээсээ орлого олоод залуучуудынхаа боловсрол, аюул жуулчлал, эрүүл мэндрийг хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгвэл магадгүй өнөөдөр бид нар гадны хөрөнгө оруулалтыг татъя.
Монгол улс магадгүй 10 жилийн дараа 10 сая хүн амтай. Тэ? Яагаад жишээ нь би одоо бодлого тодорхойлж ингээ хэлмээр санагддаг байхгүй. Бид нар хүн амаа жоох өсгөлд одоо 3 сая 500 700 гэж байна, тэ? Тэгвэл яагаад ийм их байгалийн баялагтай байж энэ уул уурхайн компаниуд улсын төсвөө манлайлаад нэг хүүхд төрүүлэл тэ байрны 10, 2 хүүхдэл 20, 3 хүүхдэл 30%. Ингээд хүн амаа жоох их болгоо л та. Гадны хөрөнгө оруулалтыг татъя. Экспатууд маш ихээр Монголд ажиллах ёстой. Өнөөдөр Дубай баг 10% нь өөрийн иргэд шүү дээ. Бусд нь гадны иргэд. Маш олон экспатууд дэлхийн тэ селебрити супер одууд тэнд Дубайд амьдрахыг хүсэж шүү дээ. Тэгвэл Монгол улс ийм гоё хөрөнгө оруулалтын таатай орчинтой болоод магадгүй 10 сая хүн амтай тэрнийх нь магадгүй 3.1 ч юм гадны экспатууд 3.2 Монголын өөрийн үндэсний иргэд болоод яагаад Монгол улс тийм Азийн нөгөө бар гэдэг шиг Сингапур, Дубай шиг амьдарч болохгүй юм. Бидэнд яг үндэ тийм боломж байгаа шүү. Тэр миний бодлоор бол нэг юм үхээс өн Монголыг нэг тийм Азийн сээжинд байгаа супер баян те нэг юм аялал жуулчлалд тасарчсан Монгол улсын юм намаатах соёлыг үзхийг хүсдэг хэдэн сая аялал жуулчлалыг жилдээ авдаг юм хөгжингүү улс болоосоо гэж би хүлээдэг ийм боломж яг бид бүхний гарт байгаа шүү залуучуудаа. Тэгэхээр эндээ хэдүүлээ манлайлаад тэ өөрийн гэсэн тууштай үзэл бодолтой энэ нөхцөл байдлыг хүсэн шаардаж чаддаг өөрөөсөө ч гэсэн нийгмээсээ ч гэсэн ийм гоё залуу хүмүүс байгаасаа л хүсэе та. Баярлалаа. Төрлийн санаачлагуудыг гаргаж дэвшүүлж байна. Базаад харах юм бол энэ болгон мөрөөдөл биш бодит боломж шүү гэдгийг онцолж байгаа нь бол бас маш чухал санаачлага байлаа гэж бодож байна. Дараагийн санаачлагаа сонсъё. За түрүүн ахыг яг ярьж хахад би яг гоё дотроо төсөөлөл яг байж байлаа. Яг гоё инспайр болж байна. Маа залуучууд одоо хамгийн гол нь биднэрт байгаа юм нь одоо халаас хоосон ч надад одоо мөрөөдөл байгаа гэдэг шиг. Одоо яг саний түрүүний ахын хэлсэнчлэн яг тэр мөрөөдлийн төлөө одоо тэр мөрөөдөлд хөтлөгдөөд би яг яваарэ гэж хэлмээр байна. Мэдээж та бүхэн бас надтай адилхан мөрөөдөлтэй биш л байх. Мэдээж бидний эцсийн юм чад аз жаргалтай л амьдрах штэ. Тийм болохоор бид нар яагаад гээд өөрсдийнхөө төрсөн их орондоо ингээд аз жаргалтай ингээд амьдарч байгаа болохгүй гэж. Тэр боломж нь ингээд байгаад байгаа байхгүй юу. Тэгээд Сингапурын түүхийг харахаар бас нэг бодлогын төвшөнд л ингээд айгүй сайн явцсан байгаад байгаа байхгүй. Маад потенциал нь байгаад байдаг. Тэгээд яг би бас бодлого бас яриад чи яах вэ? Гэхдээ потенциал нь ингээ байгаад байдаг. Маа бодлогыг бол бас өөр нэг тустай байдаг хүмүүс байгаа. За тэр хүмүүстэй бол ингээ найдаа даатахад үлдээл чинь бидэнд оюун ухаан нь байна. За тэгээд тэр материал нь байна. Тэгээд маа залуучуудын хийх зүйл нь оюун ухаанаа хөгжүүлээд, ур чадвараа хөгжүүлээд тэрэн дээрээ л бүгдээрээ анхаарад хамгийн гол нь хариуцлагатай байцгаая л гэж уриал. За сүүлийн санаачлага. За миний хувьд болохоор яг нэг мөрөөдлөх юм юу вэ? Монгол улс маань алж үйлчилсэн эцсийн бүтээгдэхүүн гаргадаг бүх бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг ийм амбицтай байгаасаа энд хүрээсэй гэж би дотоод боддог. Эндээ хүрэхийн тулд миний зүгээс ямар одоо гэдэг оролцоо байх вэ гэдэг хувьд боддог байхгүй. Тэгээд энэ ч утгаараа би өөр одоо гэдэг уулуурхайн чиглэлээр сураад за энэ чиглэлээр ажиллаж байгаа бах. Тэгээд миний хувьд болохоор нэг хоёр уулуурхад ажиллаж байгаа нэг боломж байна, нэг зорилт байна. Энэ боломж нь хаана анх би харсан байх гэхээр гоё хувийн боломжтой. Оюутлахад ажиллаж байхад гадны мэрэгжлийн экспатууд ингэж ирдэг. Амар лаглаг хүмүүс ирнэ шүү дээ. Бид бидэнд ингээд заа сургаа явж байхдаа би тухайд бол би юу гэж бодчихсон бэ гэхээр за би яг энэ хүн шиг Монголоос олон улсад очоод гадны төсөвд ажиллах юм экспат болох тийм хүсэл төрж ирсэн. Тэр хүсэл нь одоо ч гэсэн байгаа. Тэгээд ирээдүйд тийм боломж бий болно гэж бас итгэж байгаа. За энэхээ төлөөс бас ажиллаж байна. За хоёр дахь нь болохоор юу гэхээр энэ халдсан бүрэгдээ төсөл газрын хуулийн төсөл маань 2018 онд би төгсөхдөө дипломын ажлыг энэ орд дээр хийж исэн. За тэгээд энэ орд дээр ажиллах юм хүсэл эрмэлзэлтэй ингээд явсаар байгаад энэ төсөл маань одоо 2022 оноос эрчимж эхлээд тэгээд энэ төсөлд ажиллах боломж нь олдсон. Тэгээд одоо би яг энэ төсөлд ажиллаж байгаа үед болохоор юу хүртэл энд ажиллах вэ гэдэг нэг тийм бодлого одоо байхгүй. Тэгэхээр би яг энэ
төстэй ажилласан энэ төслийг хэрэгжүүлээд ашиглалтанд оруулаад яг гар дээрээ тэр эцсийн бүтээгдэхүүнийг бариа зогсож байгаа тэр өдөр хүртэл өөрийн хичээл зүтгэл бүх боломжоор дайшлан ажиллана. Энэтэй адилхан залуу дүүнер маань та бүхэн маань бас өөрийн хувь нэмрээ ямарваа нэгэн төсөлтөөр ингээд оруулаад эцсийн бүтээгдэхүүнийг өөрийн гар дээр бариа зогсох болохаа гэж ярьж байна. За. За үүний дараагаар товчхон хэрвээ асуулт хариулт байвал та хэд маань бас нэгэнт зочид маань цугласан байгаа учраас цөөхөн асуултуудыг бол асуух боломжтой байгаа шүү. Тэгэхээр тийм асуулт байвал дотроо бодож ороо. Энэ хооронд нь за би бас энэ хилцүүлгийг юм уу энэ яриаг тий удирдаад чиглүүлээд явсан үнэ бас нэг санаачлага хэлчихье гэж бодож байна. За түрүүн уучлаарай би бас өөрийгөө танилцуулаагүй мэн намайг намхаад орж гэдэг. Би одоо энэ Mining Boost гэдэг өнөөдрийн энэ жижигхэн бяцхан залуучуудын арга хэмжээг зохион байгуулж байгаа Boosters гэдэг төслийн үүсгэн байгуулагч байгаа. За надад зүгээр нэг ингэж бодогдтiin. Та хэд маань Bloomberg телевиз дээр Америкийг бүтээсэн эрхмүүд гэдэг контентыг харж байсан хаа нэгтээ хизээ нэгтээ. Тэнд бол аж үйлдвэрийн хувьсгалын талаар гардаг. Тэнд Ford-ын талаар гардаг тийм. Тэнд Rockefeller-ийн талаар гардаг. Юу вэ гэхээр Америк ч гэсэн өөрөө суурай магадгүй цаг хугацааны үед тийм байж болно. Гэхдээ суурай тавихтаа аж үйлдвэрээсээ босч ирсэн байд. Энэ бол үндсэн суур тухайн улсын хүчтэй бат одоо эдийн засгийн хүч чадал гэх юм уу суур одоо ийм зүйл байдаг. Тэгэхээр яг харахгүй өнөөдөр нэгэнт аж үйлдвэрийн талаар уул уурхайн талаар ярьсан учраас энэ салбарыг орхигдуулахгүйгээр хэдүүлээ ач холбогдол өгье гэдэг санаачлагыг дэвшүүлж байгаа. Хоёрдугаарт энэ салбарт ач холбогдол өгнө гэдэг нь заавал ороод бас инженер бол гэж байгаа юм биш. Би одоо жишээлбэл медиа чиглэлийн бизнес хөгжүүлэлт чиглэлийн ажил хийгээд явж штеп. Гэсэн хэдий ч гэсэн энэ яриаг энэ зүйлийг хэдүүлээ хийж аваад бусдаа бас үлгэр жишээ болоод үзүүлж харуулна гэдэг чинь өөрөө энэ салбарт оруулж байгаа бидний одоо өөрийн мэрэгжлийн зүгээс хийж байгаа бас нэгэн хувь нэмэр гэсэн. Тэгэхээр энэ салбартаа иргэн бүр залуучууд бүр ач холбогдол өгдөг, боддог, бодлого тодорхойлоход нь хуруу хумс одоо санал бодол, санаачлага илэрхийлдэг ийм төвшөнд байх юм бол өнгөрсөн нөгөө 30 жилийн алдаа мадаг цөөрч алдаан дээр хэдүүлээ ахиц гаргаж зөв зам руугаа зөв шийдэл рүүгээ явах ийм үе таалга нэгдэх болов гэж бодож байна. Гуравт нь бас түрүүн илэрхийлэгдэж байгаа санаа хариуцлагатай байдал бид яхааргүй энэ бол өнөөдөр усаагаар мэт өвлөгдөж байгаа бас нэгэн чухал soft skill гэх юм уу зөөлөн ур чадваруудын нэг гэж хэлчихэд баг буруудахгүй байх. Хариуцлага бол өнөөдөр бүх зүйлийн хөгжлийн үндэс байгаа. Хувь хүн амжилт гаргахад ч гэсэн хариуцлага байж байгаа. Энэ салбар хөгжөхөд ч гэсэн хариуцлага байж байгаа. Бизнес эрхлэгч, уул уурхайн одоо ордууд эзэмшигч дээрээс нь төрийнхний хариуцлага. Бүгдээрээ хариуцлага. Залуучуудын хариуцлага энд хамгийн чухлаар тавигдж байгаа учраас бүгдээрээ хариуцлагатай байя гэдгийг уриалж байгаа юм шүү. За бүгдээрэнд нь баярлалаа. За тэгээд асуулт байвал 1 2 3 4 5 асуулт авч болж байна. Асуулт байна уу манайхаа? Ярьсан зүйлс юун дээр дэлгэрүүлээд тодруулмаар ойлгомжгүй санагдсан ч юм уу эргэлзээтэй эсвэл санал зөрсөн ч юм байж болно ш. Заавал санал нэгдэж байгаа юм биш те. Тийм юм байвал яг одоогоо өөрийгөө илэрхийлээд наа чи юу яриад байгаа юм бэ? Би ингэж бодоод байгаа ингээд ярилцах хүн байна уу? Бүгдийг нь ойлгоцсон, бүгдэнтэй санал нэг байна уу? Бүгдэнтэй санал нэг байгаа юм уу? Дэмжиж гин. Хэдүүлээд үйл өнөөдөр ямар ч on the same page гэж ярьдаг те нэг хуудсан дээр энэ хилцүүлэг яриаг хийж чадлаа гэж дүгнж болох уу? За тэгвэл бүгдээрэнд нь баярлалаа. Зочиддоо дахин бас энэ яриаг хийсэнд нь баярлалаа. Мэдээж бид нар бас өөр эрхмүүдийг өөр төлөөллүүдийг ч гэсэн ураад ер нь бол сэлгэх байдлаар явахаар төлөвлөж байсан. Салбарын сайд тэгээ бас өөр олонний танил төлөөллүүдийг ч гэсэн оролцуулаад заавал уул уурхайг мэддэг байх албагүй үсэл бодлын сонсё гэдэг одоо мөч байсан гэсэн. Энэ мөчийг үүсгэхэд хувь нэмрээ оруулсан та тавдаа чин сэтгэлээсээ баярлалаа. Ажил үйлсэд нь амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд ганц үг хэлээ. Залуу хүмүүс шудраг бус зүйлдээ тэнцэж сураарай гэж уриалмаар байна. Яагаад вэ гэхээр бид нар маш олон боломжуудыг дээдүүдээ хулгайлуулсан. Яг нэг үг хэлэхэд өнөөдөр шинэ одоо би ингээд гадны хөрөнгө оруулалтын фандуудтай ажиллаж байгаа. Бид нар хамгийн том тулж байгаа хамгийн том асуудал юу вэ гэхээр
хулгайч, шудраг бус хөрөнгө оруулагчаа лөөвөрдөг, хулигддаг. Хэрвээ ийм байх юм бол бидэнд цаашдаа боломж гарахгүй. Хэрвээ ийм зүйтэй нүүр тулах юм бол түүний эсрэг дуу хоолойгоо өргөж чаддаг, тэмцэж чаддаг байх ёстой. Өнөөдөр Монгол улсад гадны хөрөнгө оруулалт орохгүй байгаагийн басан шалтгаан нь бол бид нар нөгөө гадны хөрөнгө оруулагчаа авчираад хонголддог, лөөвөрддөг, оруулсан мөнгөний өгдөггүй. Энэ асуудал бидний бүр нийгмийн гамшиг болцсон. Нөхдүүд биенийг холигдсон байж байна. Гэхдээ энэ нь бид бүхэн залуучуудын боломжийг хулгайлсан гэсэн үг. Өнөөдөр бидэнд боломж олдохгүй байгаа нь нөхдүүдээс бас болж байгаа. Өнөөдөр Монгол улсад хөрөнгө оруулалт хийчихэд оруулсан хөрөнгө оруулалт авч чадахгүй маш олон хөрөнгө оруулагч байгаа. Үүнээсээ болоод гадны хөрөнгө оруулалт Монголд орох сонирхолгүй болчихсон. Тэгэхээр ийм зүйлийн төлөө залуучууд маань бас гой тэмцдэг байгаасай. Тэмцэхгүй бол таад өөрсдөө боломжийг хулгайлуулж байгаа гэсэн үг. За баярлалаа. Хэмжээндээ оролцоод ерөөхдөө дууссан уу? Та хэд маань дараагийн төлөвлөгөө юу вэ? Одоо хоолоо. За хоолоо идчихэд эсвэл хоолны өмнө яг энэ экспогийн мейн танхимд оронгод дөнгөж хамгийн наан байгаа шүү. За тийшээ ороод манай 634 хүүттэй танилцаарай. Бүүстерс гэж ямар төсөл байдгийг нэг товчхон бас нэгэнт ирснийх мэдээд аваарай гэж хүсэж шүү. За 634. Нэг өрөө уулзаад монголчин бүтгэн бүгд